За ингээд ном хэрхэн бүтдэг вэ гэдэг влог хүргэх гэж байна. Тэгээд хязгааргүй тэмүүллийн 2 дахь ном маань гарах чинь эхний ном маань 3 жилийн өмнө гарсан. Тэгээ 3 жилийн дараа 2 дахь номоо хэвлэлэнд өгөх гээд одоо 7 хоногийн дараа хэвлэлээс гарах хэвээр. Энэ project маань эхлээд одоо баг 4-5 сар болж байна. 1 сар 2 сараас хойш эхэлсэн. Тэгээ яг сүүлийн 2 сар бол нэлээд эрчимтэй явж байгаа. Хэдэн сараас эхэллээ? 1 сар. Тэгээд яг 6 ажил чеклистэд үлдсэн байна. Мэдээж бид нар ихээ бэлтгэсэн байгаа. Подкастууд маань их болсон. Одоо үлдсэн 6 ажил маань хавцтай холбоотойгоор бид нар хавцсны дизайн, тэгээд тэн дээр нэг юм фотошутинг хий зураг авалтанд орно. За тэгээд алдаануудаа хянах, редакторт орох нь хамгийн чухал. За тэгээд өмнөх үг дээрээ ажиллах юм байна. Тэгээд гарчигны 1-р бүлэг, 2-р бүлэг 2 бүлэгтэй байгаа. Өмнөх номоосоо ялгаатай. Тэгээд тэрний дизайн дээр ажиллана. Тэгээ мөн талархал. За тэгээд жочдын зураг мураг гэх мэтлэн байдлаар ажлууд маань явж гин. Тэгээд өнөөдөр бол эхний байдлаар офстерээ бид гурав хуралдаж жагаад цаашаа өргөжлүүлээд хэвлэлийн компани дээр очиод тэн дээр очиж эцсийн байдлаар юмнуудаа нэлээд хянж сууж жагаад. Тэгээс одоо ингээд номны хэвлэлийнхаа газар ирсэн байна. Тэгээд ихээ бэлтэн их гэдэг нь болохоор яг номон дотор байгаа тэр агуулга тэр бичвэр гэсэн үг. Хамгийн чухал зүйл нь одоо номныхаа дизайн загвар дээр ажиллаж байгаа гэсэн үг. Тэгээ 1-р бүлэгний маань загвар дууссан, 2-р бүлгийнхаа загварыг сая бол дуусгаж байна. За яг энд одоо яг ямар процесс явж байгаа гэхээр ерөнхийдөө номын маань их маань аль хэдийн бэлэн болцсон редактор гараад ирсэн. Одоо энэ дээр яг ихээ ном хэлбэр рүү шилжүүлээд дизайн дээр ажиллаж байгаа хэсэг маань явж гин гэсэн үг. Тэгээд манай хэвлэлийн компани маань тэгээд дизайнертайгаа хамтдаа яг номныхоо үндсэн ихэн дээрээ бөгөөд бэлтгэсэн зүйл дээрээ ингэж ажиллаад энэ дээрээ ер нь яг ямар үндсэн дизайнтай явах вэ? Одоо жишээлбэл тэд дээр миний QR код байна. Тэгээд жочны маань зураг, миний зураг, дээдлэлтэн сэдв. Тэгээд season 2 бол илүү тийм юм Marcy wife-тай. Season 1 бол ойлгомжтой би яг л 14 настай хүүхэд байсан. Тийм болохоор илүү ийм хүүхдүүдэд илүү оновчтойх гэж бодож байна. Энэ миний season 1-ийн маань дизайн харагдаж байна. Чимус podcast for kids подкастаа эхлүүлж өөдгөө 5 жилийн хугацаанд 120 дугаарыг хүргээд байна. Өөрөөр подкаст 120 дугаараасаа яг 30 дугаарыг сонгоод тэр 30 дугаар маань ном болж гарч байгаа гэсэн үг. Яг номоо хэдэн сарын хугацаанд хийж байна? Номоо 5 сарын хугацаанд чинь бараг л 5 сар. Суугаад хамтдаа хийх нь хамгийн зөв. Тэрнээс бас жоохон алдаа бол тэр байсан. Өсвөр насны хүүхдүүдэд уншихад тохиромжтой. Яагаад гэвэл нэг юм ингээл нуршсан юм яриалаадаг агуулга нь нэг агуулгатай биш. Энэ дотор маш олон гайхалтай сэдвүүдийн хүрээнд зөндөө олон зүйлсүүдийг ярилцсан. Тэгэхээр заавал эхнээс нь уншаад ах шаардлагагүй. Яг тэр мөчт яг аль сэдвийг илүү сонирхож байна. Тэрийг уншвал хүүхд чамд ч тэр эсвэл таны хүүхдэд ч тэр илүү хялбар байх бол. За яг одоо номны маань ажил маань 90% та явж ийн гэж байна. Тэгээ номны маань их дизайн ер нь бол бэлэн болцсон хамгийн ихний драфт нэг байдлаар. Тэгээ одоо хэвлэлтэндээ орох чинь хэвлэлтэй яг номны хэвлэлт биш ерөнхийдөө A4 дээр хэвлээд энэ дээр бас дахин редакторлаад ингээ алдаа малдаа янз бүрийн жижиг сажиг юу байна гэдгийг харж хянах юм болно гэсэн. Тэгээ өнөөдөр бид гурав бүтэн өдөржингөө бараг сорсноо эцэст. Ингээ дуусгаж чадлаа. За яг одоо номны cover-ийнхоо зургийг авахлахад дүүд хүмүүс идээр ирсэн байна. За яг одоо энэ миний сансрын бүхээгний маань vibe хэсэг байна. Тэгээ би яг одоо өнөөдөр бол номоо батлах сүүлийн өдөр ерөнхий байдлаар эхний юм хар ном маань гарсан байна. Хэвлээд үзлээ харлаа. Номны их маань болсон, дизайн маань болсон, өмнөх үг tips тэ ном доторх бүх агуулга, дизайн загварууд бүгд болсон. Одоо яг жижиг алдаануудаа засаад номны доторх их дуусаа гэсэн үг. Тэгээ одоо 8 цаг болж байна. Тэгээ тулгарж байгаа одоо нэг л том асуудал үдлээ. Энэ бол номны хавтас. Тэгээ номны хавц бол хамгийн чухал нь тэгээ дээрэс нь бидний эхний санаа маань нэлээд фейлдлээ, бүтлгүүтлээ. Тэр санаагаар явбал нэлээд хэцүү юм байна. За guys ингээд влог маань төгсгөлгүй байсан юм байна. Тэгээд ном маань бэлэн болсон. Номын нээлт маань эхлэхэд яг одоо 30 минут байна. Тэгээд yeah, that's crazy. We did it. Тэгээд энэ хүртэл надтай хамт байсан хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Тэгээд одоо утгагүй өөрөө гараад ирээд илүү их юм ярих хаа.